намайг одоорын Нарангаар гэдэг одоо өмнө нь бол гэр бүлийн хүчирхийлэлд олон жилийн хугацаанд өртөж одоо явсан тухай Буд аргачлал сэтгүүлчээр дамжуулан олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байгаа. Одоо үүний дарааж гисэн одоо Эрдэнэсүх бол ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм шиг ямар нэг одоо харгислал үйлдэж байгаагүй цагаан цаас адил өөрийгөө олон нийтийн сүлжээнд дэлгэд худал мэдээлэл тарааж одоо хүнийг гүтгэнд оромжилж байгаад одоо харамсаж байна. Үүнтэй холбоотойгоор одоо Буд аргачлал сэтгүүлчд хэлээгүй тухайн үед дуртаагүй хэд хэдэн зүйлүүдийг ярихаас өөр одоо зам үлдсэнгүй. Үүнийг баримт нотлогоотойгоор үнэн мөннөөр нь хэлье гэж шийдлээ. Одоо олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өөр хүмүүсийн минь ч гэсэн дарамтлж одоо өдийг хүрсэн 27 настайгаас хамт амьдарч одоо 4 сайхан хүүхдийн эцэг их болсон одоо 2 хүүхдийн 2 сайхан ачтай болсон байна. Гэтэл одоо Эрдэнэсүх нь одоо улс төрд явж нэр нөлөө бүхий хүмүүсийг одоо маш олноор нь таньж үүнийхээ одоо юугаар одоо хүрээллийнхаа одоо найз нөхд ах дүү нараараа дамжуулан одоо уг хэрэгүүдийг замхруулах шалгахад нь одоо саад учруулж одоо аль болох нуун дарагдуулах ийм үйл ажиллагаануудыг явуулж ийн гэж би хардж байгаа. Одоо яагаад гэх юм бол одоо миний хамрыг одоо 2024 онд 4 сард хугалсан. Одоо ямар шалтгааны улмаас хугалсан бэ гэхээр одоо их хурал дэвших зорилготойгоор утааны тухай контент бэлдэж явах үйл явцдаа өөрөө одоо сэтгэлд хүртлээ өөрөө ярьж чадсангүй гэж бохимдож намайг зоодож хамрыг минь хугалсан. Ингээд том хүүтэйгээ хамт гэмтлийн мэдлэг орсон боловч одоо нөгөө цагтаагийн байгууллагаас мэдээлэл одоо байцаалд авах болдго юм байлээ. Үүнээс одоо айгаад одоо их хурал дэвших эрхийн одоо төтгөл зөвлөжүүл яах вэ? Энээс л миний 8 нас өөр хүмүүсийн минь эрүүл мэнд хохируул яах вэ гэж айгаад хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлгээс цугтсан. Ингээд одоо Эрдэнэсүх өөрийнхөө хамаарал бүхий этгээдээр дамжуулан намайг 3 гал эмнэлэгдэх 4 сарын 4-ний өдөр 24 оны 4 сарын 4-ний өдөр намайг хэвтүүлж хамар ясны хугарал эмчлэх хагалгаанд оруулсан байдаг. Ингээд хамар ясны хугарал гээд энд 3 гал эмнэлгийн дүнэлт нь одоо энэ дээр байж байгаа. Тэгтэл одоо сая ингээд уг хэргийг би цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгтөл дүгнэлт нь хөнгөн зэрэг гэж гарсан байдаг. Яагаад хөнгөн зэрэг гарсан юм бэ? Одоо Эрдэнэсүх нь улс төрийн нөлөө бүхий хүмүүсээрээ дамжуулан одоо энэ уг хэргийг дахин одоо замхруулах одоо нуун дарагдуулах өөрөө цэвэрхэн ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй гэдгээ одоо батлах гэж оролдож гин гэж би бодож байна. Энэ нь бол одоо Эрдэнэсүхтэй үргэлж чи хинч биш шүү. Чамайг би яавалч яаж чадна. Амь насаа чинь хохироцсон байхад чи яаж чадахгүй гэдэг. Миний ард бол ерөнхийлөгч хүрэлцэх бит хоёр бол ах дүү бит хоёр хамт бэлтгэл хийдэг. Хотын дарга Нимбаатар бит хоёр Шаран мортынхын цусланд хоолунд идчихүүлээ. Ажил төрөлий ярьлаа, наймаалцлаа. Одоо энэ мэдчлэн намайг одоо улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийг дурдж намайг үргэлж айлган сүрдүүлж одоо амь насын минь хохирохыг оролдож идэг. Үүнтэй холбоотойгоор одоо миний энэ хамар ясны хугарлыг ч гэсэн одоо хөнгөн зэрэг гэж гаргасан баха. Одоо хэрвээ надаас өөр хин нэгний хамар хугарсан байсан бол Эрдэнэсүхийн оролцоогүйгээр байсан бол одоо энэ хүнд зэрэг гарах байсан баха гэж бодож байна. Тийм болохоор би үүнд маш их гомдолтой байна. Энийг дахин одоо гомдол гаргасан байгаа. Дахин шинжиж томилж өгөөч гэж гомдол гаргасан байгаа. Хүмүүлэгчдээ дамжуулж. Ийм учраас одоо энэ олон жилийн хугацаанд намайг яагаад цагдаагийн байгууллага хандаагүй юм бэ гэдэг асуултууд маш ихээр гарч ирж байгаа. Энэ тухайд бол би 2012 онд бас
цагдаагийн байгууллагад удаадараа мэдээлэл гаргаж ирсэн, хүсэлтүүд гаргасан, шалгаад өгөөч. Одоо үнэн мөнийг тогтоогоод өгөөч, хүчирхийллийг тассан зогсоогоод өгөөч гэж би хүсэлт гаргаж ирсэн. Тухайн үед одоо миний үсийг хяргах одоо эцэг хэмээн хоёр дүүгийн минь дарамтлж зодож нүдэх аавын минь шүдийг хүртэл булга цогсон намайг одоо хээр гадаа аваач 2 хоног тэ нүцгэн шалтан байлгаж одоо надтай амьдрал үгүй бол эндээ өгөх гэдэг ийм сонголтуудыг өгөх зэргээр намайг дарамтлж амь насны минь хохирохыг оролдож исэн. Энэ болгоныг шалгаад өгөөч гэж хаан уул болон Сонгон арган дүүргийн цагдаагийн хэлцэд удаадараа мэдээлэл өгч исэн боловч одоо ямар нэгэн шалгаж тогтоосон юм байхгүй. Одоо жишээлх юм бол тэ үс бол ургадаг, нөхөн төлждөг эргэтэн гэдэг ч юм уу иймэрхүү хариултууд өгөөж миний одоо өгсөн гомдлуудыг буцааж ирсэн. Одоо тэгээд энэс хойш бол одоо хүчирхийлэл улам хүчтэй болж үргэлж одоо маш ойрхон болж цаг хугацааны хувьд өдөр болгон ч юм уу ийм их дарамт шахалтанд амьдарч ирсэн. Ингээд энэ бүх зүйлийн ард хууль хүчний байгууллагууд одоо мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө бүхийж одоо хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн одоо асуудлуудыг шийдэж өгөхгүй байгаа явдалд бол одоо маш их харамсаж байна. Ийм учраас одоо шударга, шүүх, хууль цаазыг эрхэмлээсэй гэж хүсэж байна. Ингээд одоо олон жилийн хүчирхийлэл донд амьдарч одоо сүүлдээ тий одоо хамгийн сүүлийн жишээгээр гэхэд 2025 оны 6 сарын 10-ны үед намайг 15-ын балконоор шидхийг оролдож миний амь насыг хохирохыг оролцсон завдсан. Энэ үед би бол одоо амь аврахыг гуйж өчнөө одоо орилсны үндсэн дээр одоо манай хаалгыг хин нэгэн одоо ачтай буянтай хүн цохиж миний амь насыг аварсан. Тухайн хүн хэрвээ байгаагүй байсан бол өнөөдөр би золгүй байлаар амиа алдсан байх байсан баг. Ингээд энэ мэдчлэн зүйлийг одоо би шалгаж өгөөч гэд хууль хүчнийхэн байгууллагад хандсан байгаа. Одоо уг зүйлийг шалгаж үнэн мөнийг тогтоож өгөөч. Дээрээс нь одоо намайг хууль бусаар тагнаж чагнаж одоо амь насны минь эрсдэл дунгаж өөр хүмүүсийн минь ч гэсэн одоо эрүүл мэнд аюулгүй байдал орчинд одоо амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа уг үйлдэлийг одоо эрүүгийн цагдаагийн албанд бас мэдэгдсэн байгаа, шалгагдж байгаа. Энэ ч ихсэн одоо үнэн мөнөөр тогтоогдосоо гэж хүсэж байна. Одоо намайг тавилгатай байраа зарсан энэ дээрээ гэсэн асуудлууд одоо сошиал орчинд явж байна. Энэ бол одоо 3 дахь дээдтэйгээ Эрдэнэсүх гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж байгаа. Уг хүүхэнтэй хамтран одоо миний өөр хүүхдүүдийг гэрээс нь хөөж гаргаад 6 сард хөөж гаргаад цоож сургаа сайлсан. Ингээд би өөр хүүхдүүдтэйгээ ярилцаж хоёр томтойгоо ярилцаж шийдвэр гаргаад одоо тий миний өөр хүүхдүүд ирэхгүй төрсэн эцэг нь чинь ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй хор хүрэхгүй байхаа гэж ярилцаад одоо хоёр том маань та Монголд байх юм бол та ямар нэгэн байдлаар амь эрсдэх магадлал өндөр байгаа учраас одоо Солонгос руу дүү дээрээ очиод одоо хууль хүчнийхэн байгууллагад хандаач. Одоо энэ Монгол улсад тий хууль хүчний байгууллагууд нь эрх мэдэлтэй талд үйлчилж байгаа гэж үзэж би одоо цагдаа хууль хүчний байгууллагад итгэх итгэл минь надарсан байсан учраас би амиа аврахын тулд Солонгос улс руу зугтсан. Тэнд очиж хүчирхийллийн эсрэг төвд хандсан. Миний одоо хандсан хүсэлтийг хүлээж авч намайг тэнд төр хоргонуулсан. Ингээ байж идэл одоо араадан амтан хүртэл өөр хүүхдээ тэ өөр төлөө хамгаалж байдаг байтал одоо миний гэр бүлийн хүн болох Эрдэнэсүх одоо том хүү болох оч эрдний минь цагдаагийн байгууллагад төгссөн байдаг. Яагаад төгссөн бэ гэхээр одоо манай гэр бүлийн дундын компани болох одоо бизнес болох компани захирал нь манай хадам ээж Эрдэнэчим гэж хүн байдیں۔ Тэгтэл одоо ээжтэйгээ нийлээд цагаад өгсөн.
Яагаад гэсэн чинь миний одоо том хүүг одоо Эрдэнэсүх болон Эрдэнэ чимгэнээр огт танихгүй энэ хүүхдээ 2 сарын өмнө манайх ингээд компанида сошиал менежер гэдэг ажилтнаар авсан. Тэ? Ингээд ажилтнаар аваад ингээд ажиллуулж байтал ихтгэл далимдуулан манай компани үн бүхий компьютер тоногдох хөрөмжийг хулгай хийгээд явсан гэдэг ийм өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцэд өгсөн байсан. Иймд би тэр Солонгос улсад зөвхөн хар амиа хоохолоод тэнд ингээд сууж байгаа надад үнс байхгүй болсон. Тэ? Одоо энэ олон жилийн хугацаанд яагаад би тэгсэд хөвж ирсэн бэ гэхээр нэгдүгээрт энэ олон хүүхдүүдийн ирээдүйг бодсон. Дээрээс нь өөрийнхөө сонгосон сонголтод би үнэнч байхыг хичээсэн. Мөн эцэг нэмжин өөр хүүхдүүдтэй хэрэгтэй. Бас дээрээс нь улс төрийнх нь карьерийг унахгүй сайн явах юм бол миний хүүхдүүдийн эцэг сайн явах юм бол миний өөр хүүхдүүд ч гэсэн сайн явах юм байна гэж итгэсэн. Гэтэл одоо энэ нь үгүй юм байна гэдгийг би сая ойлголоо. Зөвхөн намайг дарамтлаад амнаас өмнө эрүүл мэндэд халдаа зогсохгүй өөр хүүхдүүдээ ч гэсэн ингээд шорон тойрон 4-8 жилийн ял төлөвлөсөн гэж одоо бид гэр бүлийн 6 гишүүний дунд юм групп чат байдаг тий. Тэр одоо энэ дунд би л дээ. Тэр дунд ингээд 4-8 жилийн ял төлөвлөсөн одоо чамайг шоронд хатаан тий. Та нар бүгдээрээ овгоо солиороо гэдэг шахалтыг манай гэр бүлийн хүн үзүүлж эхэлсэн. Ийм учраас би Монгол улсад эргэж ирж өөр хүүхдүүдийн төлөө одоо Эрдэнэсүхийн хилээд байгаа тэр хогийн гэр бүл гэдэг зүйл бол миний 4 сайхан өөр миний одоо алт шиг сайхан бэр миний 2 сайхан ач хүү байгаа. Энэ 7 хүн бол миний хувьд хогийн биш хамгийн одоо үн цэнтэй зүйл учраас би эргэж ирж хүүхдүүдийн төлөө чадах бүх зүйлийг хийхээр шийдсэн. Учраас энэ суучин ийм учраас одоо намайг нэлэх хүүхдүүдээ хаяад явсан гэж те тэр 3 дахь этгээд олон нийтийн сүлжээнд хүний амьдралыг мэдгүй байж хүний зовлонгоор жаргал хийж ингээд олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад би маш их харамсаж байна. Тэ тэр тухайн хүн Монгол улсад олон ард түмний итгэл хайр хүндлэлийг хүлээсэн хүн атал ийм зүйл хийж байгаад хүн харамсалтай байна. Ингээд би Монгол улсад эргэж ирээд ингээд хүүхдээ хамгаалаад цагдаагийн байгууллагад хандхад одоо миний хүүгийн тэр хулгайн хэрэг гэдэг байгаа нь прокурорын шатанд шилжсэн байсан. Ингээд прокурорын шатанд шилжсэн байхад би очиж уулзахад одоо Монгол улсад хууль дүрмээ дээдлээд явж идэг бас хууль хүчний хүмүүс байна. Энэ прокурорын шатанд маш зөв зүйтэйгээр тухайн үйл процессыг шалгаж хянжтэй. Энэ нь одоо энэ Эрдэнэсүх гэдэг хүн чинь одоо тухайн компанийнхаа менежер гэдэг одоо өргөдлөө өгсөн байдیں۔ Гэтэл энэ менежер гэдэг хүн чинь одоо оч эрдний төрсөн аав Эрдэнэсүх юм биш үү те. Эрдэнэ чимэг гэж хүн нь энэ оч эрдний имэн юм биш үү те. Ийм учраас энэ ямар нэгэн хулгай сэтэл аахгүй юм байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл юм байна гэдгийг одоо тэр прокурор яг үнэн мөнийг тогтоож гэр бүлийн хүчирхийлэлээр нь шалгаж өгөөч гэдээ одоо буцаагаад байцаалтын шатанд шилжүүлсэн явдал би тун талархаж байгаа. Энд одоо үнэн зөвөөр бас шийдэж өгөх хүмүүс байдсан байна гэдгийг харсан. Ийм учраас би одоо хууль хүчний байгууллагуудыг одоо бүх шатанд нь одоо энэ миний хандж байгаа одоо бүх асуудлуудыг яг үнэн мөнөөр нь тогтоогоод өгөөч гэж хүсэж байна. Энэ донд одоо хэлэхэд үнэхээр ичмээр бас нэг зүйл байна. Одоо хэлхээс өөр зүйл одоо зам алга. Энд бол одоо Эрдэнэсүх нь одоо олон жилийн хугацаанд одоо намайг одоо яагаад 102-1 удаа намайг дуудлага өгөөгүй юм бэ гэд хүмүүс асуугаад байгаа шүү дээ. Энэ бол цаанаа бас их олон учрууд бас байна. Энэ донд намайг хүлж одоо бэлгийн дургслээ ёс бусаар хангах, тэ зураг, бичлэг хийх, түүнийг олон нийтийн сүлжээнд одоо тавина гэж одоо сүрдүүлдэг байсан. Одоо энэ донд одоо би олон жил үүнийг би тэсэж дэвчиж ирлээ. Одоо
уг асуудал одоо үнэн зөвөөр нь шийдээд энэ асуудлыг шалгадаг байгууллагууд нь шалгаад тогтоогоод өгөөсэй гэж хүсье. Одоо энэ ийм яс бос үйлдэл үзүүлж байгаа одоо Сүхбаатар дүүргийн иргэдийг энэ олон мянган иргэдийг төлөөлөд явж байгаа төлөөлөгч нь ийм байхад яаж ард иргэд нь амар тайван энэ охид хүүхнүүд, эмэгтэйчүүд энэ олон хүчирхийлэлд өртөж байгаа мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд надтай адилхан ийм эмэгтэйчүүд гэр бүлүүд байгаа. Энэ донд би хийлжтэй олон нийтийн сүлжээнд хийлж энэ шиг үйл явдлуудыг хүн болгон тасан сэргийлж хин хиндэ тусалж одоо Монгол улсад шудраг шүүх гэж байдгийн шүү гэдгийг харуулаасай гэж хүсэж байна. Одоо угал цэцгийн постыг би бас их сайн харж байгаагүй дээ. Гэхдээ тухайн постн дээр болвол танилцсан хамт байгаа гэдгээ ер нь бол илэрхийлсэн байгаа. Үүнийг нь одоо хамт амьдраад явж байгаа гэдгийг нотлох бас хүмүүс би миний хүүхдүүд ч өөрсдөө хийлнэ. Одоо тухайн үед 8 сарын 5-ны өдөр би Солонгос руу одоо явах үедээ миний хүүхдүүдийг миний эцэг их хараад үлдсэн. Ер нь бол Эрдэнэсүх энэ амьдралын туршид өөр хүүхдүүдээ харж байсан удаа баахгүй. Миний эцэг их болон би өөр хүүхдүүдээ ер нь бол өөрөө ганц би их шиг л өсгөж ирсэн. Миний хүүхдүүд бол эцэг хүний хайр халамжийг мэдэхгүй өссөн. Ийм учраас одоо би угал цэцэгтэй эмэгтэй хүний хувьар, их хүнийх нь хувьар би уулзсан. За ингээд та хоёр хамтран амьдарч байгаа юм байна тий. Ийм учраас би та хоёрт аз жаргал хүсье. Хамгийн гол нь 6 сард миний хүүхдүүд би болон миний хүүхдүүд 6 сард зуныхаа хувцастай нүцгэн нойтон гэрээсээ хөөгдсөн. Ингээд одоо хүйтэн нойтон боллоо. Ядаж өөр хүүхдүүдийн дулаан хувцсыг авчиа. Тэ чи их хүн юм байна. Ядаж миний хүүхдүүдийн орон гэрийг өгчөөч. Орон гэртээ орж амьдрмаар байна. Бид ингээд 8 хүн айл хунараар ингээд яваад амьдрах үнэхээр хүндрэлтэй байна гэж би эмэгтэй хүнийхээ хувьар гуйсан. Бичлэн уулзч гуйсан би. Гэтэл тухайн хүн одоо чамаас алирт салсан гэсэн шүү дээ. Тэ. Дээрээс нь одоо чамаас удахгүй гэрэлтийнхэн балхаг салгана гэсэн. Одоо би бол тэр хүүхдүүдийн чи ямиг өгөх өгөхгүй би мэдэхгүй байна гэдэг хариултыг надад өгсөн. Ийм хариултыг өгсөн энэ намайг уулзч байх үед бол одоо хэд хэдэн таньдаг хүмүүс маань хүртэл хажууд ирж минь тус мэдээд өнгөрсөн. Ийм байхад угал цэцэг гэдэг хүүхэн эмэгтэй хүн байж ич, их хүн байж ич ийм хариулт өгч олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад үнэхээр харамсаж байгаа. Ер нь бол 24 онд нэр дэвших байсан. Одоо тэгээ квота авч чадлаггүй дэвшиж чадаагүй. Одоо тэгээд бодвол 28 онд одоо нэр дэвших бас бодолтой байгаа л байлгүй. Ийм ёс зүйгүй гэр бүлээ төхнүүлж чадаагүй, өөр хүүхдээ харилж мэдэхгүй, эхнэрээ хүндэлж мэдэхгүй, айл гэрийн ноён нуруу байж чадахгүй хүн ард иргэдийг төлөөлж улс их орны бодлого тодорхойлно гэдэг зүйл бол үнэхээр байхгүй баха. Ард иргэд өөрсдөө шүүгээд өгөх баха, мэдж байгаа баха л гэж би бодож байна. 8 сарын 5-ны өдөр одоо миний ээж рүү Эрдэнэсүх холбогдсон байдаг. Би 2 хүүхдээ санаад байна. 2 багаагаа санаад байгаа учраас надтай нэг очиж уулзуулаач гэж хүсэл тавьсны үдэн дээр миний ээж их зөөлөн хүн л дээ. Ингээ миний ээж миний 2 хүүхдүүдийг дагуулж ирээд аавтай нь уулзсан байдیں۔ Гэтэл тухайн шөнө одоо 2 цаг өнгөрч байхад, шөнийн 2 цаг өнгөрч байхад миний хүүхдүүдийг унтсан хойгоор өрөөнд нь чойжилж миний ээжийг гэрээс хөөж гаргасан. Энэ үед миний ээж 102 дуудлага өгч 2 удаагийн дуудлага өгч 2 удаа одоо 2 цагдаа нар ирж одоо эхний удаад хаалга тайлаагүй, дараагийн удаад одоо өөрөө хаалгаа нээж оруулсан байдаг. Гэтэл одоо тухайн яг 2 дахь удаагийн дуудлаган дээр миний том хүү, оч эрдэнэ дунд хүү, нандин эрдэнэ нар хамт очилсан цагдаа нартай. Гэтэл миний хүүхдүүдийг ч гэрт нь оруулаагүй.
Миний хүүхдүүд одоо за ингээд уулзсных гэртээ орсныг дулаан хувцас авчиг гэхэд ч оруулаагүй. Ийм байхад те миний ээжийг гар хөлийн мушгиж, миний ээжийг заанаж хөөж гаргасан байгаа. Энэ үед хаан уулын цагдаагийн өдөр хилцэд миний ээж өргөдөл өгсөн байгаа. Гэтэл уг өргөдлийг одоо цагдаа нар ямар үндслэлээр хаасан бөөмөд миний ээжид мэдгэлгүйгээр уг хэргийг хаасан байсан. Уг хэргийг дахин сэргээж энэ хэргийг одоо нэгтэлж өгөөч гэж удаа дараа хүсэл тавьсан. Гэтэл одоо хаан уулын тэр нэг зол туяа гэж одоо байцаагч одоо үүнийг бид нар мэдлгүй одоо ингээ хаачжээ гэдэг юм хариулт өгсөн байдаг. Ингээд одоо байраа барьцаанд намайг тавиад те Солонгос улс руу зугтсан гэдэг юм бас худал мэдээлэл мэд тараасан. За энэ нь болвол одоо миний нэр дээр байдаг байр болон хүүгийн миний дээр байдаг байр хоёрыг барьцаанд тавиулан 500 саяын зээлийг надад авахулсан. Миний хүү бүтээрийг одоо дээрээс нь одоо миний иргэн төлөх чадвар хүрэхгүй байсан учраас манай компани дундын компанийг одоо оруулсан. Түүнд нь манай хадам ээж буюу Эрдэнэ чимэг хамтрангаар бас мөн орсон байгаа. Уг 500 сая төгрөгийг ямар зорилгоор авсан бэ гэхээр одоо Эрдэнэ сүхэн өөрийнхөө хариуцж ажилладаг байсан тус одоо 16 дахь хороондоо Сүхбаатар дүүргийн 16 дахь хороондоо өрхийн эмнэлэг барих тендерийг өөрийнхөө нэр бүхий одоо хамаарал бүхий компаниар уг тендерийг авсан байдаг. Уг тендерийг санхүүжүүлэх зорилгоор надаар 500 сая зээл авахулсан. Уг 500 сая төгрөгийг одоо тухайн барилгыг барихад зориулсан байгаа. Ингээд уг зээлийг авсан цагаас хойш огт төлөлгүй явсаар өдийг хүрсэн. Энэ үед одоо хүү оч эрдэнэ олон одоо намайг хаан банкнаас өдөр шөнөгөө одоо мэдээж зээлээд нэхэж дарамталж те шүүгээр шүүхт өглөө энэ дээрээ гэж мэдээж ажиллаа хийж байгаа хүмүүс мэдээж тэгхэн тодорхой. Ингээ байж л одоо юу яаж байгаа. Уг зээлийг дарахын тулд би одоо өөрийн нэр дээр байгаа цор ганц өмч болох одоо байраа зарж одоо зээлийг дарахаас өөр надад сонголт үлдээгүй учраас би байраа зараад өөрөө хаасан байдаг. Хин нэгний нэр дээр байгаа дугаарыг аваачаад хин нэгэн зарах ямар ч боломж байхгүй гэдгийг мэдж байгаа. Дээрээс нь би өөрийнхөө нэр дээр ч надад дугаар байдаггүй. Би Skype-ийн дугаар барьдаг байсан. Тэр болвол зөвхөн Эрдэнэ сүхийн нэр дээр байдаг байсан. Миний бүх сошиал хаягууд ч гэсэн Эрдэнэ сүхийн нэр дээр байдаг. Сонгуулийн одоо PR ашиглах зорилгоор Эрдэнэ сүх хөтлж явуулж ирсэн хаяг байгаа. Ингээд би өөрийнхөө нэр дээр ч дугаар байхгүй байхад би хүний нэр дээр байгаа дугаарыг аваад зарж борлуулах ямар ч үндэс байхгүй маа. Харин би төрсөн дүүгийн минь компани нэр дээр байдаг одоо хөрөнгө болох дугаарыг зарж би хүүхдүүдийнхаа одоо манай хүүхдүүд бас төлбөртэй сургуульд явдаг. Одоо уг төлбөрүүд нэхэгдсэн Эрдэнэ сүх болвол 6 сараас хойш хүүхдүүдээ хаана яаж амьдарч яваавал ямар хоол унд идчихэж байгаа бол сургалтын төлбөр юу өмсөж зүүж байгаа тал дээр нэг ч удаа эцэг хүнийхээ үргийг биелүүлж анхаарал тавиагүй. Ийм учраас би хүүхдүүдийнхаа хэрэгцээг хангахын тулд дүүгийнхаа нэр дээр байдаг компанийн нэр дээр байдаг дугаарыг зарж борлуулж би хүүхдүүдийнхаа сургалтын төлбөрийг төлсөн.